Таны энэ өдрийн амрыг эрье. Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5-ын 2, 7-гийн 3, 7-гийн 4, 7-гийн 5, 7-гийн 6, 7-гийн 7, 7-гийн 8, 7-гийн 9, 25-ын 1 дугаар зүйлүүдэд зааснаар яллагдагч нь дараах эрх үүрэгтэй. Үүнд 1. Яллагдагчийн эрх. Нэгт ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, 2-т өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байхаа, гэмт хэрэг үйлдсэн гин буруугүйгээ. Эсвэл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх, 3-т яллагдагчаар татсан. Таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэртэй танилцах, 4-т сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах, 5-т өмгөөлөгчөө өөрөө сонгох. Өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзах, амаар эсвэл бичгээр чөлөөтэй харилцах яллагдагчийн зөвшөөрснөөр эсвэл хүсснээр тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч. Гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүн нь өмгөөлөгч сонгож болно. 6-ад их хэлээрээ болон өөрийн сайн мэдэх хэлээр мэдүүлэг өгөх орчуулагч. Хэлмэрч авах, мэдүүлэг өгөхөөс татгалзах 7-д баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах 8-д мэдүүлгийн тэмдэглэлийг өөрөө бичих бололцоогоор хангуулах 9-д баримт бичих. Бичлэг ашиглах, мэдүүлэг өгөхөд ашигласан зүйл, үйлдсэн зураглал, хүснэгт. Зургийг тэмдэглэлд хавсаргуулах 10-т дууд дүрсний бичлэг хийж байгаа эсхийг болон уг бичлэгийг ямар зорилгоор ашиглахыг тайлбарлуулах. 11-т өөрийн ярьсан зүйлийг болон мэдүүлэг өгч байх явцад гаргаж өгсөн баримтыг тэмдэглэлд тусгаагүй. Ярьсан зүйлийн агуулгыг өөрчилж бичсэн мэдүүлгийн тэмдэглэлтэй танилцаад засвар оруулах хүсэлтийг хүлээн аваагүй бол мэдүүлэг өгсөн хүн энэ тухай тэмдэглэлийн төгсгөлд өөрийн гараар өөрөө бичих боломжгүй бол өөр хүний туслалцаатайгаар мэдүүлгийн тэмдэглэлд бичих 12-т өөрийнх нь хүсэлтээр хийгдэж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд оролцох. Уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах, 13-т шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт. Мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцах, 14-т цагдан хорсон нь хууль ёсны эсхийг шүүхээр хянуулах. Хууль бусаар цагдан хорсон бол суллуулахаар шүүхэд гомдол гаргах, 15-т хэрэгээ шүүхэд шилжүүлж хэлэлцүүлэхийг шаардах. Энэ талаар гомдол гаргах 16-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар шүүх прокурор. Мөрдөгчөөс энэ хуульд заасны дагуу өгөхийг зөвшөөрсөн мэдээллийг авах. 17-д монгол хэл, бичих мэдэхгүй бол өөрийн их хэл, эсвэл мэдэх хэл. Бичгээр хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй бол дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлбэрчийн тусламжтайгаар энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан мэдээллийг авах. 18-д шүүх. Прокурор, өмгөөлөгч, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах, 19-т мөрдөгч, прокурор, орчуулагч, хэлмэрч, шинжээч, шүүгч, иргэдийн төлөөлөгч. Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах, 20-т эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх прокурор. Мөрдөгчийн хууль зөрчиж учруулсан хохирлыг нөхөн төлөвлөх, гин буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх гомдол гаргах, 21-т шүүхийн хэлэлцүүлэгт оролцох хүсэлт гаргах, 22-т бусад этгээдээс шүүхийн шийдвэрт гаргасан гомдол. Эсэргүүцэлтэй танилцах, түүнд тайлбар өгөх. 2. Яллагдагчийн үүрэг. 1-т шүүх, прокурорын мэдэгдэх хуудасаар дуудсан цагт хүрэлцэн ирэх, 2-т шүүх хуралдааны дэгийг сахих, 3-т шүүх. Прокурор мөрдөгчийн шийдвэр хууль ёсны шаардлагыг биелүүлэх, 4-т эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх, 5-т оролцогч бусад оролцогчид нөлөөлөхгүй байх. 3. Хариуцлага. 1-т яллагдагч нь дээрх үүргээ биелүүлээгүй нь хуульд заасны дагуу албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндслэл болно гэж заасныг тайлбарлан өгөв. Таны энэ өдрийн ажилд амжилт хүсье.